За юу яцхан залуучууд бүсгүйчүүд Арлын Японоос завгаа мэдчилж байна. Энэ удаа та бүхэндээ улсын явдлын талаар ярьж өгөх гээд байж байна. Дөнгөж шинээр гэрэлсэн хоёр хос нэгэндээ сюрприз барих гэж байгаад осолцсон харамсалтай болсон явдлын тухай ярьж өгье. 2011 оны 4 сард хоёр залуу хос Японы Ишикава мужийн Каназавад хормоо хийсэн байна. Хормынч олон хүн цугласан сайхан уран болж Каназава дүүрэгтээ амьдарч эхэлсэн байнамаа. Шинэ залуу хосууд дутгах юмгүй элбэг хангалуун сайхан амьдарч байж л дээ. Гэвч энэ амьдрал удаан үргэлжлээгүй бөгөөд гэрэлснээс хойш дөнгөж 4 сарын дараа хэрэг гарсан байна. Юу болсон бэ гэхээр 2011 оны 8 сарын 22-ны өдөр залуу хосын нөхөр буюу Ямамурагийн төрсөн өдрөөс 5 өдрийн өмнө байж. Эхнэр болох Рисан гэртээ зурагт үзэж байгаад нэг сонин санаа төрнөө. Энэ нь болохоор Японы одоо телевизүүд дээр гардаг шоу нэвтрүүлэг байсан бөгөөд түүн дээр ухсан нөхрөө одоо хүнийг мэдэхгүй байхад нунгааж одоо тэ реакшныг хардаг. Японы одоо янз янзын нэг сонин нэвтрүүлгүүд байдаг. Тэндээс одоо санаа авч нөхөртөө төрсөн өдрийн сюрприз барихаар шийдсэн байна. Далайн эрэг дээр нүх ухаж бэлдээд дараа нь нөхрөө дагуулж очин унгаах гэсэн санаа төрсэн байна. Гэрлээд удаагүй гэрэлснээс хойш хамгийн ихний нөхрийнх нь одоо төрсөн өдөр болохоор гой мартагдахааргүй сюрприз барихаар шийдсэн байгаа л да. Тэгээд мэдээж ганцаараа том нөх ухах боломжгүй болохоор хэдэн найзуудаасаа тусламж гуйсан байна. Төрсөн өдрийг нь хамт тэмдэглэхээс гадна нөх ухах ажлыг хамт хийхээр санал тавихад найзууд нь бүгд баярлаад бараг бүгд л зөвшөөрсөн байна. Гол нь нүхээ хаана ухах талаар ярилцаад ухахад амар дээрээс нь хоёр хосын гэрээс ойрхон тул далайн эрэг дээр ухахаар шийдсэн байна. Тэгээд төрсөн өдөр нь болох 27-ны өглөө найзуудтайгаа хамт далайн эрэг дээр очиж нүхийг ухаж эхэлсэн. Хүрцээр нөхөө ухаж дээрээс нь унсныхан дараа гарч ирэхэд хэрэглэх шат хүртэл одоо бэлдсэн байгаа юм л да. Хоорондоо инээлтэн одоо ямар реакшн гаргахыг нь тэсэн ядан хүлээж нүхийг ухацааж байсан ба. Нүхийг ухахад ойролцоогоор нэг 5 цаг орчим зарцуулсан байна. Хүн унаад шат байхгүй бол өөрөө гарч ирж чадхааргүй тийм том нүх ухсан байгаа юм. Гүн нь 2.5 м, өргөн нь 2.4 м-тэй. Тийм асар том нүх ухсан байна. Энэ бараг байшингийн 2 давхраас унаж байгаатай ялгаагүй тийм гүн нүх ухсан байна. Эхнэр Ризан одоо зурагтаар үзсэн нэвтрүүлэгтэйг адилхан те хүн хангалттай ороод ингээд алга болохоор ийм хэмжээний одоо нүх ухан гэсэн бодолтой байсан болохоор тэр ингэж асар том нүх ухсан байна. Тэгээ том болохоор далайн эрэг дээр байсан хүмүүс одоо анхааруулж байж л те. Эргээд булаад явахгүй бол наа чи аюултай шүү хүн унах магадaltaй гэдэг зөндөө сануулж ирсэн байна. Гэвч мэдээж юу гэж одоо эргэж болох вэ? Нүхнийхээ доор нь одоо матрас дэвсээд дээр нь одоо цэнхэр дэвсгэр брюшито гэдэг байдаг Японд тийм. Цэнхэр дэвсгэр дэвсээд дээр нь одоо элс дэвсээд одоо нүхийг хаасан байна. Цэнхэр дэвсгэрэн дээр зөндөө маш их хэмжээний элс ингэж дэвсээд ухаагүй юм шиг болгосон байна. Тэгээ нүх бэлэн болсон гэж бодож байсан чинь энэ нь одоо тэдний төсөөснөөс ч одоо аюултай зүйл болохыг тэд одоо өөрсдөө мэдээг байсан. 2.5 м өндрөөс одоо ун гэдгийг одоо мэдээд унах юм бол гараараа тулж бариад ч юм уу те унах боломжтой те. Ямар нэгэн арга гараараа доошоо ингэ тулах боломжтой. Юу ч одоо мэдлгүйгээр одоо огцом доошоо унвал одоо толгоогоор хүртэл одоо унах аюултай байна. Хэдий доор нь одоо матрас дэвссэн ч гэсэн толгоогоор унах юм бол мэдээж маш аюултай. Зургатаар гардаг одоо шоу нэвтрүүлэг дээр нөхрөө унгах тийм ажиллагаан дээр одоо маш өндөр түвшний аюулгүй байдлыг нь хангасан байдаг юм л да. Нүхний доор нь асар хэмжээний одоо зөөлөн порлон тавьж толгоогоор унахаас сэргийлэн дээрэс нь нүхний дээр нь зүгээр гიშгээд л шууд доошоо унахаар одоо хөөс энтер байрлуулж аюулгүй байдлыг хаадаг байсан ба. Харин Риса найзуудтайгаа ухсан нүх нь бол ямар ч тийм аюулгүй байдлыг хангаагүй. Маш аюултай. Хэдий доор нь зүгээр нэг энгийн нэг матрас дэвссэн. Дээр нь зүгээр нэг энгийн дэвсгэр дэвсээд асар хэмжээний элсээр дээр нь тогтооцсон байгаа. Тэгэхээр элсэн дээрээ тэр одоо дэвссэн байгаа дэвсгэртэйгээ хүл гарна орооцолтой те. Доошоо унахтаа толгоогоор унах маш том тийм эрсдэлтэй. Далайн эрэг дээр 1.5 м-ээс гүн нүх ухах юм бол 20-той байдаг. Тэгээд энэ бөгөөд одоо ухах юм бол 1 жилийн хорих ял эсвэл 10 сая төгрөгөөр одоо торгуултай байдаг. Мэдээж Риса болон түүний найзууд энэ хуулийг ерөөсөө мэддэггүй байсан баг. За тэгээд тэндээс ямар ч гэсэн сюрприз маань бэлэн болчлоо гэд одоо тэндээс хөдлөн гэртээ хараад орой хоолой бэлдэж нөхөртөө цуг идчихэд сууж байгаад нөхөртөө цуг далайн эрэг орё гэж одоо хэлсэн байна. Мэдээж нөхрөн зөвшөөрөн гарцгаач тэдний гэрээс
далайн эрэг хүртэл 9 км байсан байна. Тэднийг далайн эрэг дээр ирэхэд оройны 10 цаг болж байж юм бараг харагдахааргүй тийм шүн байсан байгаа юм л та. Харин түүнд тусалсан найзууд нь тэр харагдахааргүй газар хүлээн одоо нүхэнд нь унахад төрсөн өдрийн сюрприз гэдэг одоо бөөнөрөө гарч ирэхээ одоо хүлээж байсан байгаа юм л та. Ингээд Лиса нөхрөө дагуулan ухсан нүхний зүг рүү алхаж байв. Алхаад явж байгаад хоёулаа хамт ухсан нүхэн дээрээ гიშгсэн байгаа юм л та. Уул нь бол Риза зөвхөн нөхрөө унах бодолтой байсан ч харанхуй шүн ганц гар утсныг ирлээд усгаад явж байсан болохоор Риза өөрөө одоо нүхний байршлаа сайн мэдээгүй байсан ба. Тэгээд хоёулаа нүхний дээр дэвссэн цэнхэр дэвсгэр дээр гიშгсэн боловч тэр дороо унаагүй байгаа. Яагаад тэгэхээр цэнхэр дэвсгэрийнхээ дээр нь маш их хэмжээний эс дэвссэн байсан болохоор. Гэвч тэр нь удаан үргэлжлээгүй бөгөөд цэнхэр дэвсгэр нь хөлөнд нь орооцолтон хоёулаа доошоо цээжин биеэрээ буюу толгоогоороо доош унсан. Тэр хоёрын одоо унах чимээгээр найзууд одоо төрсөн өдрийн сюрприз гэдэг гараад ирсэн боловч тэдний гарч ирэхэд юу сюрприз нөгөө хоёр хос маань хоёулаа нөхрөө унжсан. Нүхний амсрын илс нь доошоо нураад тэр хоёрын хөлн дээшээ гарчихсан цээжин бие нийлсэнд болгогдчихсан байхan тэр. Найзууд нийлээд илснээс гаргах гэж үзсэн боловч маш их илс орсон. Дээрэс нь дээд эргийн одоо элснүүд нь эргээд нурж орсоор байсан байгаа юм л та. Элс чинь ингээд айгу барьцамтгай биш шүү дээ. Зүгээр гიშгэд л доошоо нурдаг. Ингээд ухцсан байгаа нүхэн дээр одоо тэр хүмүүс дээрэс нь ороод ингээд яхаар эргийн элс нь дахиад дээрэс нь нэмж доошоо нөхрүүгөө унаад байсан байгаа юм л та. Саяхан интернетээр нэг бичлэг үзэж байсан. Нэг гэр бүл далайн эрэг дээр маш том нүх ухаад нэг залуу илүү нэг хүүхэд толгоог нь гаргаад тэр жигт нь одоо биеийн тэр жигт нь буулсан одоо илсэнд одоо буулж тоглож исэн байгаа л да. Гэвч далайн одоо устаа ойрхон байсан болохоор одоо далай толгоо гарсан хэсэг рүү нь одоо далайн төрлөг ирээд тэгээд байсан бүгд нийлээд одоо гаргах гэж одоо үүлээ үзэж байгааг одоо харж байсан. Тэгэхээр илс бол одоо маш тийм аюултай байх нэ. Ингээд нөгөө хоёр хос маань ингээд доошоо ингээд цээжин биенд буулгагдсан хөлн гараад ирсэн те. Тэг ингээд хүн агаар ингээд дутагдаад амьсгалж чадахгүй бол одоо 5 минутын дотор одоо ухаан алддаг. Тэрнээс хойш дахиад одоо 15 минут одоо өнгөрвөл тархин нөхөж одоо ерөнхийдөө бараг үхдэг юм байна л та. Яг найзууд нь гаргах гэж оролдоод маш их цаг орсон. Осол болно гэж бодоогүй. Дээрээс нь өөрсдөө холбоотой болохоор яаж иж яагаад одоо гаргая гэж бодсон байна. Гэвч тэдний зарцуулсан цаг нь 45 минут одоо ухаж гаргаж дийлээгүй бөгөөд өтөхгүй болохоор нь одоо аврах баг руу буюу цагдаагийн газар руу одоо тусламж гуйсан. Аврах баг гэрээд маш зочилд орсон байгаа юм л та. Илсэнд булаатаа нэг хүнийг аврахад маш хэцүү байдаг. Гэхдээ тэр хоёр хүн аврах шаардлагатай байсан болохоор маш хүнд нөхцөл байдал дээр ирсэн. Аврах баг ирээд яг 25 минутын дараа хоёр хосыг гаргаж авсан байна. Тэгээд шууд эмнэлэг хүргэж өгсөн ч одоо элсэн толгоогоор буулгадаад цаг гарan болсон байсанд бол аль хэдийн хорвоог орхисон байсан байна. Ингээд сюрприз барих гэж байсан явдал нь гинтийн ослоор дуусаж хоёр залуу хос хорвоог орхиж өөд болсон байна. Үүний дараа шүүх хурал болж нөх ухыг санаачилсан Лиза болон түүний найзууд буруутан болж шүүхэд дуудагданаа. Анхнаасаа сюрприз болгож нөх ухсан дээрээс нь санаачилсан хүн нь өөрөө өнгөрсөн болохоор эхний шүүх хурал найзууд нь тэнсэн аваад дууссан. Гэвч үүнд сэтгэл нь ханахгүй хүн байсан нь одоо өнгөрсөн залуугийн аав ээж хоёр байсан байна. 2 метрээс дээш нөх ухвал хүн гэмтэж өөхөх магадaltaй гэдгийг тэр нөх ухсан хүмүүс мэдэж байж таараа гэдэг дахиад 2012 онд давж заалдан 9100 мянган өг гэж одоо зарах хийсэн байна. Монголоор одоо 91 сая yen гэхээр монголоор нэг 2 тэрбум 200 сая гаруй төгрөг одоо нэхэмжсэн. Шүүх хурал шийдэгдсэн болохоор 2014 онд шийдэгдэж тал буюу одоо 43 сая yen ойролцоогоор тэрбум төгрөгийн одоо төлөх шаардлагатай болсон ба. Хоёр хос унахаасаа өмнө одоо нөхийг одоо нэг тойроод цуг унсан юм шиг байгаа юм л да. Яг ингээд нөхөр нь одоо нөх ухсныг одоо мэдэж байсан ч одоо албаар одоо их тэрийг бас баярлуулах гээд албараа унсан байж магадгүй гэж хүртэл одоо ярьдаг байна. Ямар ч тач энэ хэрэг ингэж уусан байгаа маш харамсалтай тий. Залуу сайхан хос ингээд хорвоог орхисон. Янз бүрийн сюрприз барихта боломжтой байгаарай. Санал сэтгэлээ хуваалцаад сабскрайб дараарай залуусаа. Баярлалаа.